Жихүү өөгийнхээ хэлхийг нь сонсоод шууд гүүж гарan шалт нороод хатгаа тусаад халуурч хэллээ. Тэр үед нь Жанди тааран гэрт нь үргэж өгөөд халууныг нь буулгаад шүнжэнгөө асарч байгаад явлаа. Гэхдээ тэгсэн нөгөө талд нь Жимпүү Жандиг гэртээ ирэхийг нь хүлээгээд өглөө таарангуудаа хаана онсон юм бэ гэж шалгав. Жанди юу гэж хариулах вэ? Жимпүүгийн ээж Жимпүүг Жандигийн гэрээ хажууд байр төрүүлж байгааг мэдээд хүчээр гэртээ авчирваа. Тэгснэ Жанди дээр ирээд чи эрэгтэй хүн татах төрөлхийн авьяастай юм. Ягаа сүү тавьсан эрэгтэйг өөр дээрээ авчран хамт амьдраад байгаа юм бэ? Гэж авдیں۔ Ямар Жанди дуудаж авчирсан юм штэ. Яасан ч хэцүү юм. Гэхдээ хүүдээ юм хэлэхгүй Жанди руу уураа гаргаад идэг муугаа наасан. Ингээд үзэг зөлөгтөхөд F4-ийн Жандигийн найзтай хамт Жандигийн байранд засвар хийж бэлэг өрөвөө. Өргөжлүүлээд хамтдаа хоод идэнгээ тоглоом тоглохоор болоход Жимпүү сүт бүсгүйтэйг ороод ирлээ. Ингээд сайхан амбулээрээ сууж угаад Truth or Dare тоглодог юм аа. Киноны турш дөрүүд байна анхны удаа 10 жилдээ хийдэг байсан зүйлүүдээ хийж байна. Жимпүү Жандигаас асууж байгаа. Чиний надад амласан амлалт тэвэндээ байгаа юу гэж асуулаа. Өмнө нөгөө нэг гүргэж хамт байна ч илүү юу ч үлээ нэг тиймэрхүү амлалт өгсөн төө. Тэр амлалтаа сүйт үсгийнхээ өмнө асууж идэг бас айхтар хүн шүү. Жанди хариуд нь ингэж байгаа шууд л үгүй ээ тэр үед амлалт өгсөн хүн байга болсон гэж хариулнаа.